Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд ороо минь төргийн микрофоны ард ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай ярилцлагт улсын хурлын гишүүн Саран Чулуун хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу та? Сайн байна уу? За ороо минь төргийн. Ороо минь. За манай нэвтрүүлэг бол чөлөөтөө ингийн би одоо бүр жочин болгондоо л хийлдэг. Та чөлөөтөө гараа. Асуулт бол чөлөөтөө гэдэг. За манайх улс төрийн ярилцлага. Тэгэхээр улс төрийн хоёулаа холбогдолтой. Ялангуяа та чи 126-гийн 1 шүү дээ. Тэгэхээр чи улс төр асуухасаар аргагүй. Яг намын жагсаалт гэдээ байна л да. Би иргэдэл гишүүнээс нь асууж ясан санагдчихэв. Тухайн үед за намын жагсаалтанд 200 сая төгрөг өгөөд орж исэн. Ер нь энэ уг нь бол ингэж ярьсан шүү дээ. Шинжлэх ухааны төлөөл, үйлдвэрчний эвлийн төлөөл экспертүүдийг оруулъя. Ингээд энэ солонгоруулъя эдэр гэж ярьсан. Мөртлөө мөнгө аваад байсан гэж яриас. Дээр нь та намаамда хандив мандив өгөж жагсаалтанд орсон болов уу? Үгүй шүү. Яг л намын даргын юугээр? Тий, яг л одоо намын бодлого гэж байгаа. Тэр бодлогын хүрээнд л ер нь нам бол одоо хөгжлийн мэргэжилтэй хүн хүртээмжийн асуудлаар л дөрөвтэй мөрийн хөтөлбөрт нь тусгадаагүй байсан жилүүд бэлдээ 16 оны хөтөлбөр 20 он тэр бол нарийн их ороогүй. Тэгээ 24 оных бол хамгийн сайн одоо байж бол хамгийн сайнараа туссан. Тэгээ тэр мөрийн хөтөлбөртөө хүрэхэд бол энэ ч өөрөө бас зөвхөн 112 мянган хүний асуудал биш. Тэдний гэр бүл тэр олон нийтийг нэмэхээр бас л цөөнгөө хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр яг энэ төлөөл байх ёстой байна гэдэг энэ нийгмийн шаардлага. Нөгөө талаасаа бусад орны одоо жагсаалт одоо энэ парламентын тогтолцоо ч гэсэн энийг хийдэг гэдэг энэ туршлага гэдэг энэ хоёр зүйл бол суур одоо үндэслэл нь болов. Тэгэл баахан одоо хөгжлийн мэргэжлийн хүмүүсийн төлөөллийн судалгаанууд энэ төр бас хийсэн гэж ингэж сонссон. Тий. Яг хоо зүгээр энэ бол яг зөв шийдэл байсаар бид нэр тухайн үед бол бүгдээрээ л ярьсан шүү дээ тий. Яг парламентад ийм солонгорсон байх ёстой. Ялангуяа энэ чинь нэг мэргэжлийн хүмүүс орж иж мэргэжлийн шийдвэрийг гаргана гэл. За ингээд 126 сайхан бүрдээд авлаа гэж бодсон чи одоо эргээ харсан чи 126 шүүмжлэл агуулад эхэллээ. За баахан коновчд ороод ирж. За тэгээд асуудлаа шийдэж чаддгүй юм байна. Хоорондоо хэрэлддэг юм байна. Талцдаг юм байна гэл ингээд бөөн л асуудал одоо. Тэгээ ялангуяа одоо энэ 3 засгийн газар тийм үү? Одоо энэ 3 засгийн нөр үзлээ гэдэг шиг тийм. Тэгэхээр яг таны төсөөлж ирсэнс одоогийн 126 ер нь ямар вэ? Та нэг анхныг бол бүтээ хий халаад өгье гэж бодсон чи одоо яаж нэр? Яг одоо анхны бодсон шиг хэмжээний би бол нэг тийм өндөр хүлээлт бас байгаагүй. Би бол хүлээлтээ өөр дөр л тавьсан. Одоо гадны орчноос ч юм уу тий бусад хүмүүс 126 гишүүнтэй болсон чи одоо эдгээр бүгдээрээ анхаарах ч юм уу. Ер нь хүлээлттэй бол бусдаас тавиагүй өөр дээрээ тавьчих чаа. За би энэ боломжоор юу хийх вэ гэдэг зорилготойгоо тэгээд өөрөөсөө хамаарах бүх зүйлээ хийнэ л гэдэг ийм зорилготойс учраас миний хувьд л ингээл ямар сони гэдэг юм ийм зүйл бол нэг одоо бараг л байгаагүй тий. Яг уу би өөрөөсөө хамаарах зүйл дээр би бол сайд биш тий засгийн газар биш учраас ороод аль засгийн газар байна тэр засгийн газартай бодлогын төвшөнд ажиллана. Мэргэжлийн төвшөнд ажиллана зорилготой байсан. Гэтэл яг нэг ажил төлөвлөл яг одоо их хамгааллын сайд анхных нь нэлээш анхны гэр бүлийн сайд байсан тийм яамны. Тэгэхэд бол шууд ороод айгүй эрт хүчтэйгээр нөгөө зураглаа гаргаал. За одоо бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаханд бол нэг ийм төлөвөө гаргах шиг бол нөгөө бид нар ч өрөөндөө том самбраа дэлгэж байгаа л баахан төлөвөө гаргасан. За тэр төлөвийнхаа дагуу ажлын зураглал гаргасан Монгол улсад яг ингээд хийгээд. Тэр ажлууд бол яг тэр засаг огцрох үед ер нь бол ингээд үндсэндээ тасалддаг, нурддаг юм билээ. Тэндээс бол ер нь за миний чадах зүйлийн хүлээлт бол өшөө жижигэрч байгаа байхгүй. За тэгвэл хүлээлтээ хувиргаж байгаа. За ер нь бол одоо энэ дээр ажиллаж байгаа энэ албан тушаал, энэ төрийн нарийн за өшөө энэ багт ажиллаж байгаа хүмүүс дээрээс нь тэр яам болгоны дэргэд чинь дэд зөвлөл гэж байдаг байхгүй. Энэ хүмүүстэйгээ ажиллаж агаад яг хүн нь хэн байх нь хамаагүй ямар ч гэсэн энэ ажлаа явуулъя гэдэг хүлээлт өөр төр авчиж байгаа. Тэгээд тэрийг гадаадын байгууллагуудаас очиж нөгөө мөнгө гуйж байгаа шүү дээ тий. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас хятад руу гишүүн болны чинь мөнгө гуйх асуудал байгаа байхгүй юу? Ер нь бол дэмжээч нэгт мөнгө санхүүг нь хоёрт арга зүй. Яагаад гэвэл тэд нар арай туршлагатай учраас энийгээ заагаад өгөөч гэдэг тий. Ингээд энэ хоёр юмыг нийлүүлээд хамтын ажиллагаа гэдэг нэрийн дор ингээд юм эхлүүлээд ингээд явсан. Тэгээд яг хоо зах зухаасаа бодсноос бол жоохон удаан байна. Гэхдээ яг хоо тэгээд өөрөөсөө хамрах зүйлээ бол хийж байгаа учраас өөртөө бол нэг тийм сэтгэл хангалуун байна гэсэн.
Таны нөгөө талцал хуваагдалтаа хэр татж орцуулж байна. Одоо засгийн зөрөгцөрлөө үй санамжлаа чи би чамайг жагсаалтанд оруулсан шүү дээ тий. Одоо манад эсвэл нөгөө л нөө чи энд конотаар шүү гэдэг юм. Ингэж нэг ер нь. Яг хөө тэр харин хүмүүс тэгж бодоод идэм билээ. Жишээлбэл одоо анхны засгийн газар огцорход чинь яг нөгөө чагсаал тий тэр одоо эсэргүүцчихсэн хүмүүсийнх нь гол одоо байна бол оюун эрдэнэ гэдэг хүн байсан тий. За амар эслэн гэдэг хүн. Тэгэхээр би бол юуны төлөө зогссон гэхэлэр би хямгалан сайттай эхэлсэн тэр шинжилгээний төлөө зогсчихсан байхгүй. Тэгэхээр тэнд одоо тэр огцруулна гэдэг юмны чинь цаана гишүүн болгон тэр гарын үсэг зурсан гишүүн болгон өөр шалтгаанаараа л байр суурь илэрхийлж байгаа. Тэрийг нөгөөдөлтөд ингэж холиод тэгээд тайлбарлангуудаа талцуул руу ингээд авааччихсан юм билээ л дээ. Энэ бол тэрнийх нь яг гэх. Тэгэхээр бидний хувьд бол ялангуяа миний хувьд бол би хүртээмжийн бодлого нөгөө 8 төрлийн хуулийн төсөлтөд орж ирсэн 8. Энэ 8 хуулийнхаа тий за эхний 3-ыг ингэж явуулна гэдэг өөрийн зураглалт төлөвлөгөөтэй тий. За Монгол Ардын нам дотор гишүүн болж орсон тий. Энэ дотроо би бас өөрийн гэсэн зорилготой энэ намыг дараагийн мөрийн хөтөлбөрөөр илүү хүртээмжийг сайжруулсан маягаар хийх ёстой. Тэрнийхэн төлөө засгийн газрын үйл ажиллагаагаа хариуцлагатайгаар явуулах ёстой. За нам дотор хөгжлөмшөлтэй хүмүүс, над шиг хүмүүс олон болох ёстой. Энэ лүүнд би ажиллана гэдэг нэг том зорилготой. Тэр зорилго чинь намыг өөрчилж засгийн мөр хөтөлбөр рүү оруулах гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд өөрийн гэсэн юм том зорилготой байгаа учраас тэр төлөвлөгөөнийхөө дагуу би ингээд яваадсан гэсэн. Яваалсан тий. Тэгэхэд энэ дунд бол ингээд засгийн газар нь одоо хэд жогц руу хийж солиодов. Тэгэнгүүт өмнө нь ажиллаж байсан хүн солигдоход дараагийн хүнтэй би дахиад очил уулзаад дахиад би ингэжсэн баг. Нөгөө юм би ахал ярьж байгаа байхгүй. Зарим нь эхлүүлээ орхисон байнгу зогсоогоо тий. Тэгэхээр гадаадын одоо донор байгууллагууд ялангуяа энэ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагчид юм уу тий. Гадаадын байгууллагууд юу гэдэг вэ гэхээр засгийн газар чинь дундаж нас бол таны хэрэгжүүлэх чад төслийн нас хоёрын зөрүү аягүй хол юм тий. Тийм учраас та өөрөө энэ дээр манлайлалаа үзүүлээд оролцоонуудаа байнгын үргэлжлүүлэн хянаж явъя гэвэл бид нар энэ дээр чинь дэмжээ гэдэг ийм хариу өгт юм билээ. Тэгэхээр би яаж байгаа вэ гэхээр би наадах чинь хангана гэж хэлээд өөрөө бас амлалт өгөөд нөгөө төлөлтөд амлалт өгөнгүүтээ зарим үнэхээр засгийн газрын төлөвлөгөөнд ерөнхий байдлаар тусгацсан мөртлөө яаж их шатын гаргаагүй ажлуудаа өөрөө оролцож хийхсээр аргагүй болж байгаа юм. Тэгэхээр миний хувьд бол яг энэ зорилго зарчим дээр л байгаа буюу миний тал буюу өөрийнх нь тал зогсож байгаа юм байхгүй. Өөрийнхөө зорьсон ажлын тал зогсож байгаа. Тэрнээс би тэрний тал, энэний тал гэдэг юм байхгүй. Гэтэл миний тал чинь юутай нийлж байгаа гэхээр Монгол Ардын намын нөгөө нэг мөрийн хөтөлбөртөө тусгасан 6 зүйл дээр би зогсож байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр одоо хоорондоо тэр хилэлцэл тэр хэрүүл уруулаа хийгээл тэрний тал, энэний тал гинөө гэдэг бол надад л хамаагүй. Би болохоор Монгол Ардын намын одоо өөрийнхөө сонголтыг би өнгөлөх гэдэг шүү дээ. Би энд ингэ сонголт хийгээд амьдрал нэр төр өчнөө олон мэдлэг туршлага бүх юмаа дэнжин тавьж орж ирчээд эндээ хүрэхийн тулд намыг ийм болгоно гэдэг нэг зорилго тавьсан хүн чинь тэр зорилгыг харж байгаа болохоор наагуурын тэр хүмүүс яаж ийн гэдэг бол надад тийм бас нэг чухал биш байгаа. Тий. Би одоо жагсаалтаар орж исэн гишүүнтэй ярилцчихээс одоо шинэ зул бахар гишүүн ч юм уу те бом учир гишүүн ч юм уу гээ багшаа хийгээд судлаачаа хийгээд ингэ явж явахт би хамаагүй өндөр цалинтай байсан те. Одоо улсын хурлын гишүүн цалинны хэд вүлээ те. Тэг ялангуяа за энийг бүтээгээд өгөөч, тэрийг бүтээгээд өгөөч гэдэг тийм ханддаг юм байдгүй штэ. За ингээл хулгай зэлгийч одоо өчнөөнөр нь дууддаг. Бодит байдал дээр бол арай өөр байдаг гэж бас ярьж. Нэр нам гээд гиснээс та намын гишүүн болцсон. Тэгэхээр тооноор орж исэн гэдэг нэг үг байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө намын гишүүч нэг ялгуурлах ч юм уу тий. Альсгүй бол нөгөө жагсаалтын гишүүн гэдэг нэг арай өөр үзэх ч юм уу тийм хандлага ер нь танд байна. Та чи шууд одоо багаас нь яваагүй шууд намын дарга юугаар ингээд. Тий, ерөөсөө гишүүн болол тий яг үнэ. Тэгэхээр яг та намайг ойлгохоор би бол яг одоо эрэг сэтгэл судлал нийгмийн ажлын ийм мэрэгчлээ хүн. Тэгэхээр хүмүүсийн зан харилцаа, зан үйлийн шинжээч ийм хүн байна. Тэгэхээр хүмүүс яагаад одоо ууралдаг вэ? Хүмүүс яагаад бухимддаг вэ те гэдэг дээр бол онлын хувьд би ойлгож байгаа тайлбарыг. Тэгэхээр хүн ингээд хоёр зүйл дээр одоо айгүйх дургуутч ууралдаг. Нэгдүгээрт мэдэхгүй байгаа учраас өөрөө тэр зүйлийг мдээгүй юм дээр хүн эсэргүүцлээ илэрхийлдэг мэдэхгүй байгаа учраас. Хоёрдугаарт болохоор өөрийнх нь тав тухтай бүс рүү одоо жоохон халтах гэдэг юм шиг санагдвал бас бухимдаж ууралдаг юм хоёр хамгийн одоо ийм бүр хамгийн наазахын хоёр жишээ байгаа. Тэгэхээр яг намын өнөөдөр ингээд энэ нам чинь 300 гаруй мянган гишүүнтэй тий. Надаас одоо олон жил намд ажилласан. Надаас илүү сайн ярьдаг тий, ойлгомжтой хэлээр ярьдаг. Надаас илүү олон танилтай. Надаас илүү тойрог дээр хэдэн мянган хүний санал авсан эмэгтэйчүүд бол бас байж л байгаа юм л да. Гэтэл
тэр хүмүүсийн одоо тэр олон жил ажиллаад бүтээсэн хөдөлмөрийнх нь үр шимээр тэд нар чинь улс төрийн карьер хийж явж байгаа шүү дээ. Гэтэл тэр хүнээс одоо намд ажилласан тэр үйлчилсэн гэдэг юм одоо ажилласан тэр намд одоо амьдралаа холбосон жилтийг харьцуулшгүй одоо бага жил ажилласнаа. Тэдний байж болох байсан газар дээр орж ирлээ гэдэг ийм шүүмжил бол угаасаа байдаг. Тэр бол би ч гэсэн магадгүй хэрэг 20 жилийн өмнө тий намд ороод энэ ажлаараа явсан бол тех байсан үгүй би мэдэхгүй байна. Тэгэхээр энийг бол ойлгож болох асуудал. Зөвхөн би энэ дэр тэгэхээр эн чинь нөгөө нэг өөрийнх нь зорьсон бүс буюу өөрийнх нь төлөвлөгөөт 5 тухтай бүс рүү бүсийг ингээд нураачж байгаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр тэр асуудал дээр энэ одоо гэдэг нэг юм байсан баг. Тэгээ тэрнээс болж ер нь зөвхөн Монгол ардын нам гэлтгүй бүх намууд чагсаалтынхаа хүмүүст ер нь дургуул байсан юм бэлээ л дээ. Ингээл харахад тий. Тэр чинь угаасаа л намд ажилласан хүмүүсийн л бухимдал байгаа шүү дээ. Ер нь албан байгууллага дээр ч гэсэн тэгдэг шүү дээ. Олон жил ажилласан хүнээ туршлагатай хүнээ дэвшүүлэхгүй мөртлөө гаднаас нэг хүн авчраад арга болгоо тавьчихаар хүмүүс боож өгдөг үстэй. Тэрэн шиг л байхгүй. Тэгэхээр энийг нь бол ойлгож байгаа. Нөгөөх зүйл нь болохоор мэдхгүй байгаагаас холбоотой хүмүүс ууралж бухимдсан. За энэ би ч нөгөө гаднаасаа харахад ингээд нөгөө хүмүүсийн хөсөмжөд бас дүр биш байхгүй юу. Одоо Монгол сайхан дүр бас биш байгаа юм тий. Ингээд дээлээ өмссөн одоо юу гэдгийг уужим сайхан Монгол төрхтэй ч гэдэм үү те тэгээд үг яриа нь одоо уран цэцэн бас тийм биш байна. Заримдаа хүний ойлгохгүй хэлээр мэрэгжлийн үг хэлээд байна. Тэгэхээр миний яг юу хийх гээд байгаа энэ яах гээд байгаа юм болоо гэдгийг яг манай салбарын нийгмийн эрүүл мэндийн анагаахын нийгмийн ажлын сэтгэл судлалын энэ чиглэлийн хүмүүс л ойлгож байгаа. Яг нөгөө жихнээсээ одоо баг нөгөө долоон бодлын должин юм чинь бол зарим миний ямиг л ойлгохгүй байхгүй. Энийн хамгийн том жишээ. Манай ээж 60 настай эмэгтэй байдаг. 60 гарч байгаа. Манай ээж бол одоо Нарагийн л юмыг мэдээллийг харж байгаа шүү дээ. Тэгээд одоо сонгуул нэр дэвшиж явах үеэр манай ээж одоо өөрөө гэмлийн эмнэлэгт асрагч хийдэг гэсэн. Тэгээд мөх сайхан сайдын эмийг дэмждэг заяа. Мөх сайхны мэдээллийг байнга үзээд над руу бүр чи мөх сайхны эмийг дэмжээч. Яагаад чи мөх сайхныг нэр дэвшиж явахд оролцохгүй юм гэж надад хэлж байгаа. Уул нь охин нь бол бас тийм нэр дэвшээд байгаа байхгүй юу? Тэгсэн одоо ч гэсэндээ тэгээд эхний жил ч гэсэн ерөөдөө ингээд Нарагийн мэдээллийг аяг үздэг гэж. Тэгээд би өөрийнх нь фэйсбүүкийн фид дээр ингээ харахаар Нарагийн бичлэг сонсогдож гэр дотор тэгээ би ээж та яагаад миний одоо ямиг ингээ үзэхгүй байна гэхэлэр чиний ямиг чинь хүн ойлгох юм алга дандаа мэрэгжлийн хэллэгээр ч юм ойлгомжгүй ярьж байна. Энийг чи хэн ойлгох юм гэж байна. Тэгээ энэ нь үнэн. Тэгэхээр мэдэхгүй байгаа мэдээлэл дутуу авч байгаа байдал нь өөрөө олон хүмүүсийн бас энэ одоо бидний төлөөлчдөд ямар ойлгомжгүй ярьдаг юм бэ ч гэдэг ийм асуудал бол угаасаа маш их байсан. Тэгэхээр энэ хоёр зүйлээс болоод жагсаалтын гишүүдэд хүмүүс бас их таагүй хандсан ийм анхны уур амьсгал гарсан болоо гэж би бодод өгөнсөн. Тэр утгаараа жагсаалтад ч өөрөө дандаа мэрэгжлийн хүмүүс аахгүй. Одоо ганмаа гишүүнийг харах юм бол яг цэвэр эмч нийгмийн эрүүл мэндийн профессор хүн байхгүй. Ганмаа гишүүн их сургуульд бол одоо би бол одоо их сургуульд ангаахад байхдаа профессорудаа бол зүгээр ингээл шүтэл байж байгаа гэсэн шүү дээ. Тэрэн шиг би энэ их хурлын гишүүн болсон профессор доктор надаас өөр цолтой хүмүүсийг бол би маш их дээр цолтой хүмүүсийг бол маш их хүндэлдэг. Яг л академик соёл бол шал өөр. Тэгэхээр тэр хүн чинь яг тэр одоо та типээрээ юмаа ярина тэр одоо загвараараа л юмаа харилцахаар бас хүмүүс ихэндээ ойлгохгүй ч юм уу. Тэгэхээр иймэрхүү асуудал ер нь бүх чагсаалтын гишүүдэд бас байсан юм бэлээ. Одоо ингээд ажиглаад харж байхад тий. Гэхдээ цаг хугацааны явцад одоо хүмүүс юуг хараасаа гэж би өртгөө гэхлээр бид нар бол тайлангаа тавьсан. Жил хагасны дараа гишүүний ажлын тайлангаа тавьсан. За тэр тайлангаас юуг харах вэ гэхлээр ямар зорилготой орж ирсэн, юуны төлөө явж байгаа, тэр прогресс нь яаж явж байгаа гэдгээ яг л их сургуульд байхдаа тайлан бичдэг байсан шиг л тайлангаа гаргаад тавьж байгаа. Тэгэхээр тэрийг мань ч гэсэн хүмүүс сайн үзэхгүй л байгаа юм л та. Тэгэхээр сошиал сувгуудаар тийм тэрийг нэг фэйсбүүкийн нэг пэйжтэй шинээр нэг пэйж нээсэн. Тэгээд тэрэн дээрээ тайлангаа танилцсан уу тавьж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол хүмүүс ингээд яг энэ гишүүн юу гэсэн гэдгийг хандаж үзэхгүй тий. Тэгэхээр нэг ийм асуудал байгаа. Мэдээж чагсаалтын гишүүд рүү дайрч байгаа гэдэг юм одоо эсрэг бол мэдээж энд бас улс төрийн асуудал байгаа тий. Одоо миний өрсөлдөгч одоо намайг өөрийнхөө хувьд өрсөлдөгч гэж хардаг бас нэг хүмүүсээс байх шиг байгаа юм тийм үү. Тэр хүмүүсийн хувьд бол дараагийн удаа энэ л биш байгаасаа гэдэг ойлголт те би энэс илүү байж болохоос шүү дээ гэдэг хүмүүсээс байгаа. Тэр хүмүүсийн хувьд мэдээж зориуд эсрэг үүсэж байгаа. Акцл байгаа тийм. Зориуд бол байна. Тийм зориуд байгаа. Одоо таасаа тэр яг төрийн нөхцөл бүтцийн талаар би асууя гэсэн тавс ярьж байна. Одоо төрийн бус байгууллагч ингээд та хэлжсэн байж шүү дээ. За ингээд нэг ажил хөөсдөд юм явуул ихэд нэг манайх ч данхар төр гэдэг одоо зөндөө ярьлаа. Төрийн нөхцөл их бүтээц. Эний чи одоо иргэд бол дааж давна гэдэг бол хэцүү болчиход шүү дээ.
За улсын хурлын зарим гишүүч бас ярьдаг. Тэгэхээр энэ төрийн өсвөр бүтцийн талаар та ямар бодолтой вэ? Ер нь энэ бас санаачлах энэ та хэд чи энийг үг нь багасгах чиглэл ажил хийх хэрэгтэй юм байна. Тий. Улсын хурал дээр бид нар одоо 185 гэдээ нэрлэлсэн 185 дахь ажлын хэсэг гэж байгуулсан. Улсын хурлын гишүүн Лувсан Жамд санаачилсан. Би тэр ажлын хэсэгт орсон. За тэр ажлын хэсэгт миний санджаар 14-5 гишүүн байсан баха. За бид нар ямар зорилготой байсан бэ гэхээр 20 яам маам хэрэггүй байна тий. Яг үнэндээ бол ингээд одоо байгаа яамдуудыг, агентлагуудыг цөөлөх, нэгтгэх, чиг үүргийг нь дахин одоо эргэж харах асуудал нэг асуудал. Хоёрдугаарт биднэрт маш олон төлөвлөгөөнүүд байдаг. 5 жилийн төлөвлөгөө, 10 жилийн төлөвлөгөө, 20-30 жилийн төлөвлөгөө, дунд хугацааны хөтөлбөрүүд байгаа. Тэр хөтөлбөрүүдийн биелэлт, тайлангийг хийх гэж тайлангаас тайлангийн хооронд, хөтөлбөрөөс хөтөлбөрийн хооронд, хөтөлбөр даган гардаг тушаалаас журмын хооронд ингээд одоо нөгөө нэхэмлийн утас ороцсон шиг их нүсэр юм анхаар болчиход байгаа байхгүй. Тэгээ энийг цэгцлэх зорилготойгоор энэ ажлын хэсэг ажилласан. Тэгээ энэ дээр бид нэр ажиллаад тэр дунд нь нээсэн 10 жилийн төлөвлөгөө гэдэг зүйлийг бол байхгүй болгоод KPI гэдэг нэг бий болгосон. Засгийн газар бусад улс орнуудын засгийн газрын адилаар яг KPI буюу гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хэмжих нэгжүүдийн дахиж бүгдийн том байсан. Бид нар за би жишээлбэл одоо бид нар бараг 200 гаруй ингээд саналуудыг тэр улсын төсөв төлөвлөгөөнд оруулж засаж ингээд томор ажиллахад миний хувьд жишээлбэл яг зөвхөн нийгмийн халамж хамгааллын үйлчлэгийн дээр KPI дээр бараг 50-60 одоо ийм саналууд ингээд гаргаж өгсөн байхгүй. Тэгэхээр одоо төвшин гишүүний оруулж байгаа хууль байгаа улсын хурлын ажлын байнгын хороод дээр тий ажлын хэсгүүд дээр гишүүд ямар санал оруулаад тэгээд тэр нь дэмжигдсэн юм уу яасан гэдгийг нийлт бод болгох хууль одоо орж ирж байгаа шүү дээ солилцож байгаа. Тэр байхгүй учраас яг энэ ажлын хэсэг дээр байгаа гишүүд нөгөө жагсаалтын гишүүд те юу хийгээд байгаа юм болоо гэдээ харагддаггүй байгаа чинь бас энтэй холбоотой. Тэгэхээр бид нар нөгөө талаасаа өөртөө бодлогын хувьд тал талдаа гараад ингээд ажиллаж байгаа ч гэсэн бидний тэр ажлын хэсэг дээр ажиллаж байгаа тэр оруулсан саналуудыг өнөөдөр хүмүүс харахгүй байхгүй. Одоо зөвхөн хүмүүс чуулганы танхим байнгын хорогл харж байгаа тийм. Гэтэл байнгын хорон дотор жишээлбэл бүр доторх нь хүмүүс харж байгаа тийм. За жишээ аваад дахиад үзэл та. Өнөөдөр Япон улс жишээлбэл эрүүл мэнд гэр бүлийн яам хоёр нэг одоо том ингээд бодлого явж байна тийм. Тэрийн мэтчлэн бусад орнуудад байдаг энэ яам засгийн газар тамгын одоо ажилтны хоорондын харилцаа дахид зэгцлэгтэй холбоотой саналуудыг бол оруулсан. Гэхдээ энэ бол үзэл баримтлалын төвшөнд саналуудыг ингээд танилцуулаад ингээд л явж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр нөгөө тэрийг ярихын завдлагуу нөгөө одоо биднээс үл хамаарах улс төрн явагдангуудаа засаг дахид солигдоод ингээ хөдөлгөөн яваад байгаа. Нэг юм асуудал бас байна. Тэр 5 жилийн төлөвөө, тэр 10 жилийн төлөвөө гэдэг бол бас дэндүү социалист маягтай байдаг гэж хүмүүс их шүүмжилдэг шүү. Яг нэг ярих ярианы юм нэг 5 10 тэгээд нэг урт хугацааны тэргээ те. За хоёул хөгжлийн бэрхшээлтэй ирээдрүүгээ оръё. Ер хүлээлт гэж нэг асар юм байгаа шүү дээ. Хүлээлт. Тий. За яг хуу төлөвлөгөөрөө зүгээр буцаад ингээд орохоор одоо засгийн газрын төлөвлөгөө гэж бид нар дээр ирлээ шүү дээ. Зузаан файл ирээд гүйцэтгэл гэж ирлээ. Төлөвлөгөө гүйцэтгэл хоёр дээр ямар одоо асуудал гараад бид нар тэр ажлын хэсгээр оруулж энэ төрийн дагар бүтэц энэ менежмент янз бүр юм руу орсон бэ гэхээр одоо шил хоёулаа ингээд хамтран ажиллаа гэж бодъё те. Тэнгүүд битээр хамтарч ажиллаад битээрийн дундаас гараас гарцсан нэг одоо хоёулаа хамт хоол хийе л да. За хоёулаа ямар хоол хийх юм? Та одоо ямар хоолнд дуртай? Би нэг хоол хийж чаддаггүй шүү. За тэгвэл хамгийн дуртай хоол байж тээ. Цов ийх үү те. За Монгол эрэхтэй ч одоо цовын гал гэдэг. За тэгвэл та болохоор одоо юу гэдгийг цовынгийнхаа юу гэдгийг төмсийг арилгаад одоо төмсөд цов гэдэг юм уу байтад цов. Тэрийг ногоогоо арилгаж надад өглөө. Би болохоор хуурлаа. Одоо нийлүүлээд бүх юм хийх нь л те. Гэхдээ битэрийн дунд хин нэгэн одоо нөгөө оролцогч юм уу ямар нэгэн юмны нөлөөс давсгүй болчих. Давсыг нь мартсан. Тэгээ хоёлоо давс хийгээг учраас тэр цов ямар амттай болсныг хоёлоо мэдэхгүй байгаа. Тэгвэл та бол гар би оролцсон уу? Оролцсон. Би оролцсон уу? Оролцсон. Тэгэхээр засгийн газраас ирж байгаа одоо энэ тайлан төлөвлөгөөний гүйцэтгэлүүд юу анзаардаг гэсэн гэхээр яг тэр цовын ямар болсон тухайд ямар амттай байсан бэ гэдэг тухай мэдээлэл байхгүй. Зөвхөн би бол ямар ч гэсэн төмсөө бол ярилцсан шүү. Би байцаагаа хэрцсэн шүү, тэ? Би бол ямар ч гэсэн хуурхыг хуурсан шүү гэдэг тайлбар өгсөн байхгүй. Тэрийг юу гэж нэрлэж байгаа тэр сургалт зохион байгуулалт сургалт тэ. Тэгээд бүх одоо олон нийтэд чиглэсэн мэдээлэл байлаа гэхэд Facebook дээр оруулсан шүү. Мянган хүн өтсөн шүү гэдэг тоог нь тавьчихж байгаа байхгүй. Тэгэд энийг бид нар хүнд хурж үйлчлэлээ гэж яриад байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ тэр үйлчлэгийг авсан хүн чинь
тий одоо тэр хөдөлмөр дэмжих үйлчлэгээ байлаа гэж бодоход тэр үйлчлэгийг авсан хүн чинь яг ажилд ороод доотлон 6 сар болсон юм уу гэдэг үнэлгээ асуухаар гацчаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг цэгцлэхийн тулд тэр KPI гэдэг юм руу ороод KPI-ыг яриад ирэхлээр тэр давхар бүтц чинь хүш энэ давхар KPI давтагдаад тэгвэл энэ байгууллага байх амар хэрэгтэй гэдэг яриа өрнөх хэрэгтэй байгаа байхгүй. За уучлаарай жоохон дэлгэрүүлсэн. За хүртээмж тий. Би хүртээмж ингэж суух гэдэг. Баясгалан гишүүн хоёр шинэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэтрээгээд. Тэгтээ иргэд бол шаарддаг шүү дээ. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ ахуй амьдрал за тэгэл дээрээс нийгмийн баталгаас маш их тутмаг байна гэж иргэдээс маш их шүүмжлэлээ. Та хоёр дээр ч бас хандж байгаа баг. Иргэдийн хүлээлт тэр нь ямар вэ? Та энэ хүлээлт нь хурж ажиллахын тулд бас зоригтой үйлчлэлт хийх хэрэгтэй тийм. Яг уу иргэдийн хүлээлт одоо хөгжлийн бэрхшээлтэй олон жил болцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн том хүлээлт бол орон сууцны асуудал байгаа. Яагаад орон сууц гэхээр орон сууц хувцас хоол гурвч хүний анхдах ширхэгцээ байхгүй. Тэгэхээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бол орон байртай ажил хөдөлмөр хийгээд хүншиг явж исэн бол ийм одоо асуудал гарахгүй л дээ. Тэгэхээр ер нь тэдний хувьд бол хамгийн чухал нь буюу саяны хэлсэн анхдагч хэрэгцээ болох тэр орон сууц нь болохгүй. Тэгээ ямар ч хоол бол нэг юм өлсөж өгөхгүй байна. За хувцс бол нэг юм аргалаад байна. За тэгээд тэр туслах хэрэгсэл болон хөл гар мал яриад ч хэрэггүй. Тэр бол одоо тансаг хэрэглэл рүү баг орох гэдэг шүү дээ. Тэгэхээр эхлээд орон сууцны асуудал дээр хүлээлт байсан. За нэгдэх асуудал. За хоёрт нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яг үнэндээ болно шүү дээ тий. Бид нар бэлэн мөнгө өгөөч, бид нарт халамжийн мөнгө өгөөч гэж юу ярьдаггүй байхгүй. Тэд нар яадаг вэ гэхээр намайг энэ биеэрээ тэ энэ одоо юу гэдгийг дутууд үлмөх юм уу гимтсэн энэ биетэй байсан ч миний чаддаг юмыг олж хараад намайг ажилд аваад өгөөч би энэ чаддаг хэмжээнд тохирсон мөнгө аваад ажил хиймээр байна л гэдэг байхгүй. Тэгээ би тэр цалингаас хамаагүй би группийн мөнгнөөс ч хамаагүй урьдчилгаа мөнгө төлөе түрээслэж хамаагүй нэг юм орон байртай болмоор байна л гэдэг байхгүй. Яагаад орон байр яриад байгаа гэхээр ихэнх нь гэр хороолт амьдарч байгаа. Би жишээлбэл та одоо шул нэг хөл дээр скват сууж чадах уу? Барьж чадах. Тийм тэгэхээр тий. Хөл гаргуу тэрэгцэртэй хүмүүс гэр хорооллын зам ямар илээ тий. Тэгэхээр орон байр дотроо орж гарах асуудал нь том байгаа учраас хамгийн нэгдүгээр тэдний хүсэлт бол энэ байгаа. Хоёрт нь ажил хөдөлмөр эрхлэх байхгүй. Ажил хөдөлмөр эрхлэх. Тэгэхээр энэ асуудал. За гурав дахь асуудал бол зөв онцлох асуудал гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зөв онцлон буюу группэд те одоо оруулаад байна л да. Одоо шил намайг миний группийн бичиг дээр юу гэж үнэлэхээр юу гэхээр 70% хөдөлмөрийн чадвар алдсан гэж үздэг. Би танд 70% хөдөлмөрийн чадвар хүн шиг харагдаж байна. Үгүй. Байхгүй байна шүү дээ. Би оюуны хөдөлмөр хийж байгаа. Би хүссэн бүх юм хийж байгаа. Яг уу би сая 3-2 давхар шатаар гарахад хөөхтэй. Тэгэхээр хэрвээ зөв онцлох юм бол те олон улсын тэр ICF гэдэг зүйлийг авчих юм бол яах ёстой вэ гэхээр за Сарака гэдэг хүн нэг хүлгүн байна. За хиймэл хүлэн бол эвдэрдэг юм байна. Тэгэхээр энэ хүнд бол шатаар байн явдаг ажил бол хэцүү юм байна. За хувцс өмсөхдөө ийм гутал өмсөл зүгээр юм байна. Энэ нь болохгүй юм байна. За энэ хүний давуу тал нь оюуны хөдөлмөрөөр чадах юм байна. Ярилцаж чадах юм байна. Тэгэхээр энэ үнтэй бол дохионы орчуулагч хэрэггүй юм байна. Тэ? Энэ хүн өөрөө харж авах учраас нүдний тусдаа одоо ийм брэйл энэ төр хэрэггүй юм байна гэд. Ингээд юу чаддаг чаддаггүй ямар давуу сул талыг нь тодорхойлж чад тэрэн дээр нь өөртөө зориулсан нэг юм баг одоо зурхаа шиг юм гарах нь л дээ энгийнээр бол таны давуу тал сул тал та тэгэр ингэрэ гэдэг заавар шиг юмыг олон мэрэгжлийн багаар нийлээд эмч хөдөлгөөн засалж хил засалж тэ хөдөлмөр засалж за тэгээд дээрээс нь сэргээн засгын эмч совилогч нийгмийн ажилтан сэтгэл зүйч нийлж хагаад тэгээд оншилж өгөөд та ер нь бол хамгийн багадаа энэ стандартын дагуу ингүүл танд болно шүү хэр ийм хийвэл бэрхшээлж хүндрэн шүү гэдэг заавартай юмыг л хүсэж байгаа байхгүй тэрийг нь Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр тусгасан ICF-д нэвтрүүлнэ гэд. За энэ нь ингээд 10 жил яригдчихж байгаа асуудал. Одоо энэ жилээс л яг үндсэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дахь тэр систем нь монгол хэл рүү хувирж байна. Нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сан болон гэр бүлийн яамн тэр өөрсдөө анх удаа энэ одоо тэр комис гэдэг хөдөлмөр магадлалын комис гэдэг шинжилгээ багаа сургая гэдэг асуудал руу одоо орж байна. Тэгэхээр бэрхшээлтэй хүмүүсийн хүлээж байгаа одоо топ 3 асуудлаас 3 дахь болох тэр ICF бол одоо явж байна гэж хэлэхэд бол болно. Гэхдээ хэрвээ энэ амжилттай явах юм бол бид нар 2030 оноос эхлээд те одоо хамгийн цааталтаа шинээр хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн бол шууд одоо эмнэлгээс гараад гэртээ очих биш эмнэлгээс гараад ямар нэгэн дараах үйлчлэг рүү явах нөхцөл бүрдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол бэрхшээлтэй болчиход хүмүүс чинь тэгэл эмнэлгээс гараад хайчих уу? Тийм. Тэгэхээр нөгөө хоёр хүлээлт нь болохоор орон сууц байгаа. Орон сууцны асуудал дээр бол барилгын яам, орон сууцны тухай хууль, барилгын тухай хууль, орон сууцны банк гэдэг 3 хууль дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг
одоо хамруулахтай холбоотой бодлого шинжилгээ хийж байгаа. Тэгэхээр энийг нь бид нар бол хүлээж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар очиод өөртөөсөө байж болох бүх саналуудаа оруулаад ингэ явцсан байгаа. Тэн дээр Баясгалан гишүүн битүүрийн санаачилсан нөгөө одоо яам эхлүүлсэн юм л да. Тэр хуулийг одоо манай ажлын хэсэг ажиллаад нэлийн өргөн хүрээтэй болгоод тэгээд одоо өргөн барихад санаачлаад үзэл баримтлалаас батлаад ингэж явж байгаа. Энэ хуультай холбоотой агуулга барилгын салбараас барих байгаа хуулиудтай хооронд нь уялдуулаад бас одоо саналууд оруулсан байгаа. Тэгэхээр би маш нааштай. Гэхдээ мөн л 30 он хүртэл тий энэ тогтолцоо бий болохоос нэлээд болох байхаа гэдэг нэг ийм бид байна. За хоёр дахь хүлээлт бол ажил эрхлэлтсэн. Бэрхшээлтэй хүмүүс бол хоёр янзаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Нэг нь бол хуваараа буюу за 10,000 хүрэхгүй хүмүүс гэртээ лаа хийж ин савн хийж ин хувц ойж байна. Одоо энэ жишээлбэл хөгжлөмжлөлөө хүний хийсэн одоо хувц авч тэ. Тэгэхээр тэр хийсэн хувцаа тэр хүмүүс л хувцаа хийж л чаддаг. Тэ юм ойж чаддаг. Эсвэл одоо готлээд гэх юм уу. А тэр хүн юу хийж чадахгүй вэ гэхээр пэйж ажиллуулад юмаа зараад тэ тэр шашхыг хадаад маркетингаа хийж чадахгүй. Тэр хүн жишээлбэл олон хүмүүс одоо явж байгаа экспортер юмаа үүрч аваачаад зарах гэхээр бараг тэр юмаа зөөж байгаа зардал нь аягүй их байгаа. Тэгэхээр тэрийн дэмжих нэг ажил байгаа. Тэгээ тэн дээр жишээлбэл яг одоо Баясгалан гишүүн бит хоёрын юу хийж байгаа хийсэн бэ гэхээр үндэсний шошго гэдэг энэ одоо санаачлага гаргасан. Тэгээд тэр шошго нь яаж юм гэхээр одоо person with disability made буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн хийсэн гэдэг үндэсний тийм шошго болгоод тэрийг нь нөгөө байгууллагад худалдаж авснараа татварын хөнгөлөлтийг эдэлдэг тийм мөн оноо цуглуулдаг тогтолцоороо явуулах гэсэн. За нэг дэх хөдөлмөр эхлэв. Хоёр дахь нь болохоор зүгээр ажилд орох асуудал байгаа. Төрийн албаа агчид тийм ер нь ингээд өөрөө шалгалт өгөөд ажилд орох асуудал байгаа. За 25 хүн тутамд нэг хүн байх хэрэгтэй гэсэн. За үндэсний статистикийн газраас гаргасан тайлан харлаа. Аж ахуйн нэгжийн тайлангаас нь тоог харахаар 25 хүртэлх хүнтэй аж ахуйн нэгж байгууллага гэдэг тоо бол байна. Бус нь 25-аас дээш гэдэг ангилалтай болчихж байгаа. Тэгэхээр хэрвээ байгууллага 25 хүн тутамд нэг хүнийг ажилуулахгүй бол худалдаж авах хэрэгтэй хөдөлмөр хөлөг дэмжих мөнгө тушаах хэрэгтэй. Тэгэхээр 25-аас дээш гээд нийлүүлээд нэг тоогоор аж ахуйн нэгжийн байгууллагын тоог нийлүүлж хэр чинь хэдэн хүн улсад тэр саналуу хөдөлмөр хөлөг дэмжих саналуу мөнгө төлөх тооцоонд харагдах уу? Харагдахгүй шүү дээ. А хэрвээ 50 хүнтэй аж ахуйн нэгж байгууллага тэд байна. Эдгээр тэдийг төлнө гэдэг тооцоо гарчих юм бол ядаж хөдөлмөр хөлөг дэмжих сангийн орлого бүрдээд тэр орлогоос буцаад нөгөө хүмүүсийн ажилд оруулах буюу хөдөлмөрт бэлдэх бодлого нь явах хэрэгтэй байхгүй. Тэр ингээд жоохон юм алдагдaltaй юм одоо эвдэрхий хугархай болчихсож байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бид нар тэр хүлээлтийг одоо сайжруулахын тулд яах ёстой вэ гэхээр юун дээр одоо би ажиллаж байгаа вэ гэхээр бид нар те за хүн бэрхшээлтэй болол те за одоо бид нар одоо юу гинт гимтлээ гэж бодъё те хавдраар өвдчихлөө. За хэдэн сар өвдөд нэг ид эрэхтэн тайруулангуудаа би ингээд ер нь бол ийм юм хийж чадхаа болчлоо гэд өөрийгөө олж мэдлээ л те одоо би удаан сууж чадхаа болчлоо. Тэгэнгүүт хүн шууд за одоо ямар ажилд орё? Шууд эндээ тохирсон ажил орё гэд ажилд ордгоо эсвэл ингээд ажлыг хайдгүй аль нь тэр хүндлэг тохиромжтой вэ? Чи өөрийнхөө биеийн тохирсон, сул талдаа тохирсон ажлыг хайх чухал. Дээрээс нь өөрийнхөө зовлон хүнд ярих аяг хэцүү шүү дээ юм бол тий. Ер нь бол ажил орохдоо ингээд би нэг ийм асуудалтай байгаамаа гэж хүн болгон дахин ярих аяг хэцүү тий. Тэгэхээр хүртээмжтэй ажлын байр гэдэг зүйлийг бид нэр одоо ярих хэрэгтэй байхгүй. Тэнгүүд хүртээмжтэй ажлын байр гэхээр манайхаа юу гэж болгоод байгаа гэхээр налуу шат хийгээд нэг жорлонгоо тогтчуулаад хүртээмжтэй ажлын байр гэдэг байгаа. А хүртээмжтэй ажлын байр нь яах вэ гэхээр ажилд авч байгаа хүн асуумжин дээрээ танд ямар нэгэн хязгаарлалт байгаа юу? Та энийг хийхэд бол өдөрт хэдэн цаг ажиллахад ямар асуудал байгаа вэ гэдэг асуухаас эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр нэг талдаа байрыг ингэж бэлдэх, нөгөө талдаа нөгөө хүний сэтгэл зүг бэлдэх асуудал байгаа байхгүй. Тэр хүний сэтгэл өөрөө би нэг хүлгүүж гисэн ажил хийнэ гэдэг нөгөө зан үйлэд дадуулах бэлдэх ажил байгаа. Тэр бас манайх байхгүй. Одоо хоосоо ингэ орхисон гэсэн үг. Одоо би бол яг тэгж хэлэх нь жоохон хатуу сонсогдох баг. Гэхдээ энэ дээр бол бид нар одоо анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ гурван хүлээлт нэг юм байна. Тий. Би асуулт таваас хоёр бас явж лээ. Тэр эхнийх нь болохоор тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны юуг одоо хууль яваад байгаа шүү дээ. Энэ хууль ер нь завхарсаа, энэ ер нь яг амьдрал дээр25-ыг гээд байгаа шүү дээ. Энэ дээр та дээр нь ямар ажил хийж хийсэн бэ? За хоёрдугаар тэр юу вэ? Нөгөө халамж авдаг биш уг нь бол тий үйлдвэрлэгч ажил олгогч тий ийм татвар төлөгч байх ёстой байх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа байхгүй юу гэтэл төвнийг дагаад иргэдийн дунд ямар шүүмжлэл гаргадаг гэхээр энэ групп тогтоомж гэдэг чинь шал худлаа зүгээр л
яг тогтоох гэж байгаа хүний нэг тогтоохчгүй баг айл танил таал ах トゥ хамаатан цаад нарын ингэждэг гэд. Энэ дээр энэ ямар өөрчлөлт болж болох вэ? Ийм хоёр зүйл та яг би асууя гэж асуул та бас яриад ингэ өнгөч шүү дээ. За нэгтгэн тий. Тэгэхээр нөгөө 25-1 гэдэг заалтыг хэрэгжүүлэхийн тулд одоо бол юу хийж байгаа вэ гэхээр сургалт гэж юм хийгээд байгаа. Ажилд оруулахын тулд тий. Тэр сургалт нь яг өндөө оновчтой биш байна. Тэр дахин одоо загварчлах хэрэгтэй, реформ хийх хэрэгтэй. Хоёрт нь хөгжлийн бэрхшээлтэй хүн болгон сэтгэл санааны асуудалтай байдаг. Сэтгэл готролтой. Яаж хүн ер нь эрүүл авах вэ? Эд эрхтнээ алдсан, ямар нэгэн байдлаар бэрхшээлтэй болсон. Тэрний гэр бүлч сэтгэл санааны асуудал байгаа. Тэгэхээр хүн ажилд орно гэдэг чинь нийгмийн ярилцаанд орох байгаа учраас эхлээд ажилд орохын өмнө эхлээд сэтгэл зүйн интервенц хэрэгтэй байхгүй юу? Сэтгэл зүйн зөвлөгөө, оншилгоо яриад зан үйл, дадлыг нь ажиллаж ич тэр хүн ажилд орох хэрэгтэй. Энэ бас байхгүй. За 3 дугаарт нь таны хэлээд байгаа тэр хүртээмжтэй ажлын байр гэдэг концепц одоо яригдах хэрэгтэй. Яагаад гэвэл хүнийг ажилд авахдаа, ажлын зараа тавихдаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авна гэж зар тавьчихж байгаа. Тэр ямар ч хүн биш болж байна. Тэгэхээр ингээд зүгээр л тэр одоо оронтойгоо бүглэж байгаа ажлын зар юм уу ашиг тий хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авна гэдэг. Тэрний оронд ийм харааны бэрхшээлтэй хүмүүс их боломжтой 7 хоногийн тим цаг ажилдаг ийм ажлын ийм хүн авна гэдэг ингээд ойлгомжтой зарнаас эхлэх ёстой. Тэгэхээр тэр зарыг хүртээмжтэй гаргахын тулд ажил олгогч нарт зориулсан гайдлайн гаргах хэрэгтэй. Тэрийг манай агентлаг хийх ёстой. Энэ 3 зүйл одоо хийгдэхтэрээ одоо дутууд улмагч юм уу тэ нэг юм цөм болоод байгаа юм болов л гэж бодож байгаа. Яагаад ингэж байгаа гэхээр над дээр хандж байгаа олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс л ажлаас халагдаж байна. Орсон ажлаасаа дээдлэн 3 сар болоод гарч байна. За хоёрт нь ажилд орох сэтгэл зүйн бэлэн биш байна. Тийм учраас сэтгэл зүйн бэлэн биш хүн ажилд орчхороо хүмүүстэй ойлголцохгүй байна. Тэгэхээр орсон ажил нь өөртөө тохироогүй байна. Тэгэхээр энэ хөтөлбөр болохгүй байгааз. Тэгэхээр энэ дээр бид нэр засах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ 25-1 угаасаа явахгүй. Тэ? Зүгээр нэг хувь. Тэгэхээр 25-1 дээр хүмүүс эргүүлээд тэгвэл оронд нь торгуул юм уу төлөөд байгаа шүү дээ. Гэтэл тэр торгуул хэдийг орж тооцоонд гарахгүй байна. Тэгэхээр статистик ялтай. Тэгэхээр статистикээр бид нэр аж ахуйн нэгжийн тоолгыг 25-аас 50, 50-аас 75 гэдэг энэ шатлалаар гаргадаг байх хэрэгтэй. Тэгээ ингэж жижиг тогтолцоогоор нь засах хэрэгтэй л доо. За хоёр дахь асуудал нь болохоор групп байсан тий. За групп дээр яг би жоохон ингээд ойлгомжтой арил л да. Одоо би жишээлбэл 70% групп гэдэг хүн. Гэтэл олон улсын тэр нөгөө ICF гэдэг англиар ярих юм бол ийм хувь гэдэг юм ярихдаггүй. Тэрний оронд харин миний одоо биеийн анатомийн аль хэсэг нь нэвдэрсэн гэмтсэн асуудал нь яригдлаа. Энэ дээрээ тулгуурлаад би ямар ажил хийж болохгүй, ямар давуу тал, сул талууд нь тодорхойлогдоод надад тохиромжтой одоо ажлын байрны нийгмийн ярилцааны тохиргоо гэдэг зүйлүүд гарч ирнэ. Энэ дээр ямар асуудал үүсэх вэ гэхээр үйлдэлийн чадамж буюу одоо бишээлбэл 2 хөл 2 гар тий одоо бүр хараа энэ төр байхгүй бол одоо яаж орлуулах юм гэдэг нь хүндрэх тусмаа тэр хүний тэр хөдөлмөрийн чадвар алдаад байгаа гэдэг хувь нь давуу тал нь багасаад сул тал нь ихсээд байх тусмаа тэр хүн илүү одоо өндөр хэмжээний группт орох нь шүү дээ. Тим ялгааг илүү наривчлах ийм тогтолцоор шилжинэ. Тэгэхгүй бол одоогийн таны хэлээд байгаа тэр чинь худлаа гэдэг байгаа ч юм бол худлаа. Угаасаа тэр чинь үнэн гэсэн үг байхгүй. Тийм танил таал тийм юугаар ингээд шууд тогтоолох шүү дээ. Яг шууд танил таал энэ төр гэдэг нь би нөгөө яг тийм нотлохоо баримт хараг болохоор мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол одоо байгаа группт байгаагийн чинь эмчнэрийн одоо эрүүл мэндийн салбарынхны эмчнэрийн одоо биеийн анатомийн тий одоо бүтцээр тулгуурлаад тэдэн хувийн үйлдэл дээрээ чадамж алдсан гэдгээр л тэр хүнийг тодорхойлоод байгаа. Тэр нь хөдөлмөрийн чадвар биш байхгүй. Бие мах бодийн одоо тэр хөдөлгөөн үйлдэлийн чадамжийг яриад байгаа. Гэтэл хөдөлмөр бол олон янз шүү дээ. Оюуны хөдөлмөр байна. Тэ? Тэгэхээр тэр хөдөлмөр дээр бид нэр огт хувийн ингэж гаргаж чадахгүй. Ер нь бол явж хамгийн хүнд бэрхшээл бол бие даан шийдвэр гаргаж чадахгүй байх л хамгийн хүнд бэрхшээл. Тэрнээс биш оюун санаанд цоо ирүүл байгаа харахад тэрэгнэр байгаа хүүхдүүд бол хэрвээ боломжийг олгоход өгчих юм бол тэр хүүхэд сурч чадна. Тэ? Том болоод ажиллаж чадна. За бас нэг иргэдийн шүүмжилдэг асуудал байгаа. Би ч бас манай ээж бас сахараар өнгөрсөн. Тэгээд аав бас ингэ хардаг юм байсан юм л та. Тэгээд энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хардаг нэг хүн байдаг шүү дээ. Тэгээ усаас нэг асрамж өгдөг тий. Уг нь бол тэр хүн одоо хөдөлмөр хийх боломжтой. Тэр чинь эрүүл хүн байгаа шүү дээ. Гэхдээ л хөдөлмөр хийж чадахгүй ингээ хүн харж байна гэдэг. Тэгэхээр энэ мөнгө их бага байна гэдэг шүүмжил бас байдаг. Энийг бас ингээ зүгээр цалингийн хэмжээнд аваач хийж гэдэг юм уу те. Ийм юм байдаг. Эн чинь ер нь бас болохгүй тогтолцоо байна гэдэг. Энэ дээр ер нь ямар бодлоо? Тийм яг хуу асаргаан дээр би одоо жишээлбэл ингээ богино хугацааны те улс төрийн одоо попрол гэж ярил л да те. Богино хугацаанд
өнөөдөр бид нар халамжийн мөнгийг 20,000-аар нэмээ тэр үний амьдрал юу ч нэмэхгүй. Яг тэрнтэй адилхан асрамж ч гэсэн адилхан. Харин бид нар одоо миний хувьд бол тогтолцооны төвшөнд одоо өөрчлөлт хийх гээд ажиллаад байгаа хүний хувьд бол асаргааг бид нар одоо асархан эдийн засаг гэдэг концепт руу шилжүүлэх хэрэгтэй. Тэр одоо үзэл баримтлал руу шилжүүлж харах хэрэгтэй. За асархан эдийн засаг гэдэг ойлголт руу ороод ирэхээр юу байдаг вэ гэхээр нэгж цагт тэр хүний хийж байгаа ажлыг хөдөлмөрийн хуваар руу шилжүүлээд түүнд нь тохирсон хөлсийг олгох тухай асуудал. Тэгээ асарч байгаа хүнд нь. Асарч байгаа хүн. Тий. За энэ дээр энэ харилцаа юун дээр гарч ирдэг вэ гэхээр гэр бүлийн одоо жишээлбэл хуулиар яригдчихээн те одоо гэр бүлийн хууль яригдчих шүү дээ. Хоёр хүн ингээс саллаа гэж бодъё. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлийн хүүхдэд асарж байгаа ээжүүд зориулаад тэр хүүхдийн асаргааны зардлыг одоо хуваалцах хэрэгтэй асуудал ярина. Эсвэл аавд нь ч юм уу те. За нөгөө талдаа би жишээлбэл тэтгэврээсээ мөнгө төллөө. Цалингаасаа мөнгө төлөө тэтгэврт гарахын тулд гэхдээ миний тэтгэврийн одоо тэр хуримтлал шимтгэл дотроос тодорхой хувь нь асаргааны зардал руу шилжих ёстой гэдэг сонголтыг надад байх ёстой байхгүй. Энэ бол бусад орнд байдаг жишээ. Тэгээ би тэр хэрэг би ганцаараа хөтлөх нь тодорхой өөрөө хөтөхгүй би муутай бөгөөд маш их ажил хийдэг байгаа бол би ирээдүйд юу насрамжийн газар амьдрий гэдэг шийдвэр байх юм бол тэр мөнгийг чинь нэг газараас шилжих ёстой. Тэгэхээр нөгөө насан туршдаа төлсөн тэр шимтгэлээсээ А, Б, С гэдэг ангиллалын аль асрамжийн газар очихоо би шийдэх боломжийг одооноос тэр хүн ойлгож залуу наснда хуримтлал юм хийх ёстой байхгүй. Улс орнууд ер нь тэгж л явж байгаа. Тийм маягаар нэгдүгээрт хуримтлалын анхнаас нь бид нар өөрсдөө ингэж тооцоолох хэрэгтэй. Хоёрдугаарт асрамжийн үйлчилгээг бид нар мөнгөн бус хувилбарлуу бас шилжүүлж өгөх хэрэгтэй. Яагаад нөх хүн асарж байгаа хүн чинь хүнээ өргөх, зөөх, бие засуулга, одоо хоол ундыг нэдүүлэх, угааж арчих гэж хөдөлмөр байна да. Тэрийг хөнгөвчилж өгдөг технологиуд байна. Туслах технологи байна. Орноос нь зөөдөг технологи байна. Одоо бие засахтан тохиромжтой технологи байна, тий? Одоо гар нь ингээд одоо тэнэдэг үеийн гар байлаа гэхэд энд нь тохирсон бариултаа халбаг байна. Эн чинь бүх туслах технологи байхгүй. Энийг нь тухайн хүн бэрхшээлийнхаа тэр нөгөө ICF гэдэг үнэлгээнд дээр тулгуурлаад ийм зүйл залт хэрэгтэй гэдгийг нь асрамжийнхаа тэр сангаас халамжаас ч юм уу тий авдаг байх хэрэгтэй тогтолцоо. Тийм. Тэгэхээр би жишээлбэл ухаандаа сардаа нэг группийн мөнгө гэж би одоо 500 мянган төгрөг авдаг байх юм бол би асруулах хэрэгцээндээ магадгүй тэрнийхээ 200 300 мянганд нь зарим зүйлийг шаардлагатай ингээ авчих юм бол намайг асарж байгаа хүний хөдөлмөрийн хөнгөвчлөх асуудал нь одоо амьдрал одоо мөнгө байхгүй байна. Тэрийг одоо үрий одоо за тариа таалах мах гэдэг зөндөө асуудал байна. Юу тийшээ явах тийм юу тийшээ нөгөө талаас юу тийшээ явахаас гадна нөгөө талдаа тийм хувилбар одоо байна. Дэлхийд дээр байна гэдгийг бид нар өөрсдөө мэдэхгүй л байгаа байхгүй. Энэ чинь ингээд мэдүүлж яж, яриулж яж одоо саяхан л Монгол улс чинь одоо ChatGPT гэдгиймтэй танилцал бүгд ярьдаг болж байгаатай адилхан. Бид нар технологи хэр хөгжиж байгааг хардаг бол яг тэр шиг туслах технологи адилхан урттай явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэр юмыг хардаг. Тэр нь өөрөө нийгмийн халамжийн одоо тэр сангаас олгодог туслах технологийн жагсаалт буюу Монгол улсад зөвшөөрөгдсөн хил гайлаар орохдоо татвар багтаа орж ирдэг эм шиг эмнэлгийн хэрэгсэл шиг ингэж орж ирэх хэрэгтэй байна. Протез шиг орж ирэх хэрэгтэй. Тэгэх юм бол асарж байгаа хүний хөдөлмөр нэгт хөнгөвчлөлнө. Хоёрдугаарт бараг зарим ажлыг хөнгөвчлөн шүү дээ. Бараг шууд те. Энэ нь өөрөө асарж байгаа хүн дэлбэтэй. За нөгөө талдаа асарсны төлбөр нь хөдөлмөрлөлийн хувьд руу шилжүүлэх хэрэгтэй. Энэ хоёр юмыг хоёр талаас нь хийхгүйгээр бид нар өнөөдөр асарж байгаа мөнгийг те ингээд мөнгөний олгож ийн гэдэг нөгөө ингээд нэг 10,000 20,000 гэдэг шүлс шиг мөгөөд өгöd асарж байгаа хүний ачаалал буурахгүй. Өвдөж байгаа хүний бие дээрдэхгүй. Юмгүйгээр те. Энд чинь ерөөсөө дэш явахгүй юм асуудал байхгүй. За бас нэг шүүмжилтэйгээ дагуулдаг юм. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр тусгай хэрэгцээ сурвал те. Нөгөөх нь болохоор ингээд жирийн ийм сурвал. Энэ хоёрыг тусад нь байлгахаар нэг ялгуурлан гадуурхаад байгаа юм шиг ийм нөхцөл байдал байна. Энд чинь ер нь бас болохгүй байна гэдэг эцэгчүүд байдаг. Энэ дээр ер нь ямар бодлого гарч байна? За энэ дээр ингэсэн бүр анх ингээд одоо их хурлын гишүүний одоо тангараа 7 сард өнгөрчил. За 9 сард төлөө 10 сард засгийн газрын төлөвлөгөө хэлэлцлээ л дээ. Тэгсэн чинь байнгын орооны хурал дээр баясгалан гишүүн бит хоёр. Битэр чи ингээд сэдв яриануудаас хувааж авдаг байхгүй. За энэ дээр чи саналаа, энэ дээр би яриаг хоорондоо ярилцтай. Тэгсэн чинь нэг санал ирлээ. Тэр нь аймаг дүүрэг болгонд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барина л гэж. Тэгэхээр би болохоор яагаад ингэж тусан сегментлээд байгаа юм бэ? Ижон Нүүбийн конвенцэл дандаа тусгаарлаад байна гэдэг зөвлөмж өгөөд энийг айлхаар интеграцчлаад бусдын хамт байлга гэдэг зөвлөмж өгдөг байхгүй Нүүбийн конвенцэл. За тэгэхээр энэ одоо төлөвлөгөө чинь Нүүбийн конвенцийг зөрчиж байна. Тэгэхээр аймаг дүүрэгт энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний төвөөр тусдаа барьж болохгүй. Энийг ерөөсөө болох хэрэгтэй.
Тэрний оронд олон нийтийн төв гэж бариад энэ дээрээ зөвхөн хөгжлийн бэрхшээлгүй ахмад ч юм уу төр хугацаанд бэрхшээлтэй болсон хүмүүс энэ төр ирдэг байгээ. Тэгэхгүй бол ийм юмд ингэ сегментсэн мөнгө өр хэрэггүй гэд би тэглээ. Тэгсэн чинь баясгалан гişүн болохоор үгүй чи буруу ярьж байна. Чи бол ингээд хөлөөрөө хөдлөөд ингээд өөрөө яваад дугдаг юм хүн чамд бол тэр төвчин бол чамд бараг чамд хэрэггүй бах тий. Начин хүнд л хэрэгтэй. Яагаад гэвэл би өнөөдөр бусдын тусалцаатайгаар энэ хуралд оролцож сууж байна. Би ганцаараа өнөөдөр нэг босгож тавьж чадахгүй байна тий. Тэгэхээр начин хүнд байгаа хүмүүст энэ төвчийг хэрэгтэй. Хоёрд энэ төвчөө одоо аймаг орон нутагт хэрэгтэй. Дорнод аймгийн хүн хизэж Улаанбаатар руу чадахгүй. Тэгэхээр энэ хэрэгтэйг хоёулаа ингээ маргалцдаг байхгүй юу? Концепц яриад. Тэсэн чинь нөгөө байнгын орны гişүч ингээ дунд нь хөөшөө тайр инкер ч одоо бид нар яахаа л юм лээ гэд. Тэгээд би дараа нь аймаг орон нутгаар явсан л та. Зүүн аймгаар явлаа, орон нутгаар явлаа. Тэгсэн чинь хөгжлийн бэрхшээлийн хүний хөгжлийн төвийг барихад тий одоо шийдвэрийг гаргаад тэр ажлыг хийж байгаа хүмүүс талархмаар санагдаж байгаа байхгүй. Зүг байна. Яг ингээд ажиллаж байна. Гэхдээ би нөгөө бодолтойгоо байж л байгаа байхгүй. Энийг заавал хөгжлийн бэрхшээл гэж нэрлэж яах юм бэ? Энэ ингээд тийм шошго үүсгээд байна. Тэрний оронд олон нийтийн төв, community center ч юм уу эсвэл нийгмийн сэргээн засахын төв энэ гэж нэрлээ. Ер нь энэ хүнээр ингэж овгол нэрлэх те ийм маягаар ингэж шийхлэж байгаа олон улсын конвенц эсрэг биш маа гэдэг санал маань бол байгаа. Гэхдээ доторх үйл ажиллагаа бол маш зөв байгаа хгүй. Тэр төв байгаа газрууд юу болж байна гэхээр тухайн аймаг орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлийн хүмүүсийг тоолцож байгаа. Судлаад тэднэртэй зориулаад нийгэмшүүлэх нөгөө миний хэлээдсэн сэтгэл зүйн зөвлөгөө, дэмж бүлгийн үйлчлэгээнүүд хийгээд эхэлчихэж байгаа. Тэр энүүгээрээ бол дахиад харагдаж байгаа. Гэхдээ явандаа бол энэ төв билүү олон нийт рүү явах хэрэгтэй. Яг энэ зарчмаар тусгай сургуулиуд. Яг үнэ би сургууль руу ирээд байна. Тэгэхээр яг энэ зарчмаар сургуулиудаар яадаг вэ гэхээр одоо бид нар тусгай сургуулиудыг сегментлэх тал руугаа биш зарим сургуулиудыг нь жишг мэрэгжлийн сургууль болгоход бусад сургуулиуд руу мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгдөг ийм төвшин рүү шилжүүлэх хэрэгтэй болчихдог. Энэ дээр яагаад ялгаа нь юундаа байгаа гэхээр түрүү миний хэлсэн хамгийн хүнд бэрхшээл бол шийдвэр гаргах чадвартай л байдаг. Тэ одоо оюуны хүнд бэрхшээлтэй хүүхдүүд удаан суралцдаг. Ер нь л бид нар суралцсан бэрхшээл гэж нэрлэж байгаа юм л да. Суралцсан бэрхшээлийн төвшнгөөс нь хамаарат үнэхээр хүнд одоо маш одоо анхан шатны бүр ингээд наад захын жижигхэн ийм зүйлүүдийг дадлыг суулгах хэрэгтэй зарим хэрэгцээтэй бэрхшээл байна. Ямар ч гэсэн хоолны нэдүүлээ сурах чи, хувцас аваа сурч чи ингээд тий одоо зарим төрлийн биед засвалаа сургая өөрийг нь арчлуулъя амьдралынхаа энэ дээр сурах чи тэрний дараа тэр одоо 2+2 хийх гэдэг ийм хэмжээний бэрхшээл байна. Гэтэл гаднаасаа харахад ингээд хөдөлгөөний хэцүү хязгаарлагдал мөртлөө саяны 2+2-ыг шууд хэлэхээр ойлгочдөг бэрхшээл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ойлгочдөг бэрхшээлтэй хүмүүсийг бол ер нь бол заавал сегментлэх шаардлагагүй энгийн сургууль руу явуулах хэрэгтэй байна. Бусдын адилхан оюун санаа нь эрүүл царал тий. Чи хөл гараад тариулсан болохоор тэр хүүхд эрүүл ухаантай адилхан математик, физик хэм бүх хичээлээ ойлгоно. Харин тэр хүүхдэд юу хэрэгтэй гэхээр биеийн тамирын хичээл яг тэр биеийн хязгаарлагдсан хэсэгт тохирсон хичээлүүд нь тохиргоо хэрэгтэй байхгүй. Биеийн тамирын багш нь тэр хүүхдэд зориулаад саналаасаа энэ дасгалыг хийгээрэй гэдэг заавар хэрэгтэй. Харин ойлголт суралцсан асуудал хүндрэлтэй байгаа дээр багшаас өөр хөтөлбөр, өөр арга зүй, өөр сургалтын хэрэгсэл хэрэгтэй учраас тусгай сургууль гэдэг зүйл яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар яг энэ чиглэл рүү явуулах хэрэгтэй. Энэ дээр дахиад нөгөө ICF гэдэг асуудал ч яригдана гэсэн. Бас иргэдээ юу та хоттой хэрэг тулж байна. Одоо энэ хотод ч л одоо ерөөс ингэж явгууны зам байхгүй. Сая сонсголын бэрхшээлтэй хэрэг жагсаал хийсэн шүү дээ. Бас л ингэж сонсголын бэрхшээлтэй хэрэг ямар ч дэд бүтц байхгүй. Ерөөсөө явж энэ хотын цагиргаа хотын дараага энэ бүх юмтай чил тулж ижил энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хэмээн шийднэ гэд энэ чиглэл рүү энэ хэр ажиллаж байна. Тий. Улсын орол төр биш. Хотын цагиргаатай гэдэг шүү дээ. Тий. За Монгол улс шүү дээ. 6255 стандарттай юм бэл. За тэрнийх нь 600 гаруй стандарт нь барилга одоо юм замын явган замтай холбоотой юм бэлээ. Яг хоттой холбоотой 20 гаруй стандарт байна. За энэ стандартуудаа бид нар ингээд бичиг баримт харахаар 6000 стандарт их байгааз тий 600 стандарт нь байшин барилгын үйлчилгээ байгаа. За Монгол улсад нийгмийн үйлчилгээ болох эрүүл мэнд сургуулиудын одоо 80% нь хуучин барилгатай байгаа. 80% нь хуучин барилга. Тийм одоо хуучны 50 60 жилдээ 30 40 жилийн өмнө баригдсан барилга байгаа. За тэгэхээр энэ бүх стандартгүй юм байгаад байдаг. Тэгээ энийг хангуул гэдэг зүйлийг нь ерөөсөө юугаар одоо алдаа гэдэг юм уу сайжруулах ёстой зүйл нь юу байсан бэ гэхээр нэгдүгээр бүгд нь стандарттай болгосон. Сайн хэрэг. Гэхдээ хэрэгжилтийг нь дандаа тушаалаар журмаар шийдсэн гэл. Ингээд тогтоол гаргаад. Гэхдээ тэр нь ерөөсөө тушаал журмын сул тал нь гэдэг юм уу хэцүүний үе гэхээр санкц байхгүй.
энийг хэрэгжүүлэхгүй бол чи одоо ийм цайдын тэр тушаалыг биелүүлээг учраас чамайг одоо зөрчил тоослоо гэдэг нь сонсч байсан уу? Сонсч байсан тий. Цайдын тушаалыг биелүүлээг гэдэг зөрчил сонсч байсан уу? Сонсч байсан. Гүү штэ. Тушаал чинь зөрчил биш, хууль чинь зөрчил ахгүй. Хууль биелүүлээг учраас гэдэг л асуудал дээр тэгэхээр сайдын зөрчлөө зөндөө явдаг шүү. Тий, зөрчлийн хуулиар шийддэг байхгүй хараа. Зөрчлийн хуулиар тий. Зөрчлийн хуулиар, иргэний хуулиар, эрх зүйн хуулиар тий. Одоо энэ иргэний эрх зүйн хууль, зөрчил захиргааны хуулиуд дээр бол хуулийн заалтуудыг авч үзэн. За хуулийн заалтан дээрээс дахиад нэмэгдээд олон улсын гэрээ конвенцийг авч үзэн. Тэгэхээр олон улсын гэрээ конвенц, хууль дараа нь ингээд журам тушаалгаац. Тэгэхээр бид нар бүх хүртээмжийн асуудлаа тэр доор нь дөрвөн журам руу н оруулаад тавьсан гэх асуудал байгаа байхгүй. Тэгэхээр одоо Баясгалан гишүүн Петерийн энэ өргөн сая одоо саналцуулсан энэ цаадгүй байдал, цаадгүй орчны тухай хууль болохоор энэ тушаал журмын хүрээнд шийдэгдээд дунд нь харагдсан байсан асуудлыг хууль болгож оруулж ирж байгаа гэсэн үг. Цаадгүй орчин хүртээмжтэй үйлчлэгийн тухай хууль гэсэн хууль одоо өргөн барьж байгаа гэсэн үг. Тий. Одоо чинь барилга барихчихаа бол анханаас нь тэр барилгатайгаа л ярих хэрэгтэй байна. Тийм, яг үнэ. Анханасаа зураг төсөл дээрээ оруулах хэрэгтэй. За гэтэл зурган дээрээ оруулчаад одоо шүүлэл тендер зарлалт юм байна л да. За тендер зарлангууд ийм байшин барилгыг барина гэхээр тендерт оролцохын тулд зураг ирдэг гэж байгаа. Тэгээд зурган дээр нь нөгөө хүртээмж нь орсон ороогүй ч юм уу. Ер нь стандартын дагуу шийднэ гэдэг стандартынхаа дурдчихдээ юм байна. За тэгээд тэр стандартаа дурдаа зургийнхаа дагуу барилга юм ихээр яг барих явцад ямар нэг асуудал гардаг юм шиг байна. Ингээд нөгөө ийм өндөрт нь ийм хэн налуу байх хэрэгтэй мэн бүр ингээд тавьчихдаг ч юм уу те. Гэтэл зургийг харахаар нөгөө стандартын дагуу гिचдэг. Тэгээд яг тэр стандартаа хэсгийн тэр зурагтай хэсгийг шалгадаг процедур нь айгу таар байна бэл. Тэгээд нэгэнт нөгөө цемент барилгын хөрөнгө одоо баах юм гаргаад нөгөө байшин чи баригдчихгууд комисс хүлээж авах дээрээ тулахаараа хүртээмжгүй байшин хүлээгээд авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт буцаагаад энийг эвдлэх асуудлаар дахиад хөрөнгөний асуудал яригддаг гэсэн. Тэгэхээр одоо энэ садгүй орчны хууль дээр бол юу тусгаж байгаа гэхээр зургийн явцын дараа дахиж захиалагч процесс руу орж дахиж нягтлах тухай асуудлыг оруулж байгаа гэсэн. Явцын шалгалтыг хийх тийм явцтай холбоотой тийм. Нөгөө талаасаа хүртээмжийг анханасаа зургнаар төсөөлөх юм бол 1% зардлыг 1% зардал нэмэгддэг. Ер нь бол статистик байдаг байхгүй. Харин байшин барилга баригдсан дараа хүртээмж ихээр зардал нь 20% нэмэгддэг. Анханасаа хаалга өргөн төлөвлөлөд анханасаа босгоо тий одоо стандартын дагуу төлөвлөчих юм бол тэрүүгээр одоо 1-2 хүн оруулах, нэг шалгалтанд бүдрэх гэж тийм байх хэрэггүй. Тэгэхээр анханасаа л тэр нь хийх хэрэгтэй гэсэн. Бас хөгжлийн бишэлтээр гэдэг нэг юу вэ? Банкнаас зээл амар байна, бизнес эрхлэмээр байна, хөнгөлөлтөө баймаар байна ч гэдэг юм те арай давуу талтай баймаар байна. Нөгөө жидүү гэж авилгачаад авчижээ гэдэг ингээл бөө шүүмжил байдаг шин. Энэ дээр ирнэ бас Баясгалан гишүүнт хоёр ямар тий би ч одоо баясаа битэрл гэдэг бол ч те за яахаа ингэ дээр ингэж байгаа ялангуяа тэр нөх хөдөлмөр эрхлэлт дээр хэрвээ энийг хөгжлийн бэрхшээлтэй хүн хийсэн гэдэг бүтээгдэхүүний шошгон наагаад одоо оюуны өмчөөс зөвшөөрөд авчих юм бол тэрийг хийсэн бүтээгдэхүүн дээрээ бид нар банкны хөнгөлөлтөө зээлийг гаргаж өгөөч гэдэг төслийг санаачлагыг одоо гаргасан. За тэр нь төрийн банкнаас одоо хувилбар боловсруулагдаад яваад байгаа. Гэхдээ бол эцэслэгдэж зарлагдаагүй байна. Ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй хүн хийсэн гэхлээрээ авах ёстой гэсэн юм биш шүү дээ. Тэр чинь бас зах зээлийнхаа дагуу чанартай олон улсын стандартаа хангасан ногоон энэ төр байх хэрэгтэй тий. Тэр чанарын шаардлагыг хангахын тулд тэр шошог гэдэг ямиг л гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоог хэрвээ энэ төслөө эхлүүлчих юм бол тэр бизнесийн зээл гэдэг боломж нь бол гарч ирэх баг. Одоо нэг асуудал аа. Тэр нь юу вэ гэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж байгаа. Тэндээс зээл олгож байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. Тэр аль яамнаас? Тэр чинь болохоор гэр бүлийн яамны. Гэр бүлийн. Би энийг шүүмжилж байгаа. За яагаад шүүмжилж байгаа вэ гэхээр одоо зүгээр дургу болохоор ч юм уу одоо ямар нэг ингэдэг байгаа юм биш. Энэ сангаар одоо хүмүүсийг ажилд оруулах төсөл хэрэгжүүлээд байна шүү дээ. Тэгвэл түрүүний миний хэлдэг нөгөө ажилд оруулахын тулд хүртээмжтэй ажлын байрны тэр одоо сургалт гарын авлага тий. За ажилд орох сэтгэл зүйн бэлтгэлийг асуудлын сургалт. Ажилд орсны дараах доктортой байдлыг шалгах, сайжруулах тогтолцоо. Энэ гурван зүйлээ тэр дотор чинь бүрэн ингээд оруулахгүй байгаа байхгүй. За жишээлбэл одоо нэг хүнийг хөдөлмөрлөг дэмжих санд бүртгүүлээд би ажил хийж хэрэг чам сургалт өгье гэсэн гэж байгаа. За тэгээ сургалт авах гээд очихоор гар утасны одоо яаж хэрэгэлдэг гэдэг сургалт авъя гэхээр тэр сургалт нь зөвхөн iPhone зориулсан тохиолдолтой сургалт гинэ. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зарим бэрхшээлтэй хүмүүс бүгд iPhone хэрэглэдэггүй.
тий. Тэгэхээр тэр сургалтын материал дээр асуудал байна гэсэн үг тий. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдээр бид нар энэ хүмүүсийг ажилд оруулах гэдэг нөгөө 25-ын 1-ийн заалтаар оржсон мөнгийг чинь үр ашиггүй үрээд байна л та одоо энгийнээр л тий. Тэгэхээр энийг бид нар загварчил тодорхой заавал харж засахгүй бол энд мөнгө өргөдөд байгаагаа л яриад байгаа. Нөгөө би түнсэн эрчилсэн үг гэдэг шиг манай яам одоо манай засгийн газар хөгжлийн мөрчлийн хүмүүсийг ажил оруулахын тулд тэдэн тэрбумыг бол төлөвлөсөн гэдгийг л яриад байгаа болохоос хідэн хүн ажилд ороод орлогын сайжраа гэдэг тоон байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр саяны 3 хэлсэн миний 3 хэлсэн энэ жорыг тэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл өөрөө явуулах хэрэгтэй. За нөгөө талдаа зээл гэдэг бүтээгдэхүүнийг өөрөө банк санхүүгийн байгууллага удирдан менежмент хийх ёстой шүү дээ. Одоо зарчим нь тий. Тэгэхгүй тийшээ аваачаа шилжчихэр яг бизнес дээр ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих талынх нь тэр агуулга концепц нь банк санхүүгийн шиг чадaltaй биш байгаа байхгүй. Тэгэхээр банкныхантай нэг бол хамтарч ажиллана, эсвэл энэ зээлийг нь банк руу шилжүүлэх хэрэгтэй гэсэн. Одоо сангийн ямар ч юм уу, томдгүй Монгол банк руу ч юм явах хэрэгтэй. Би бол ийм бодолтой байгаа. Тийм. За ингээд та хоёр тэр ярилцлага өндөрлөх тийш хандж байна. Одоо ингээд хоёул ингээд яриад байгаа болохоор маш хурдан ингээд. За өөр ямар хуулийн төсөл байна? За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чинь бол маш их хүлээлттэй л байгаад байгаа шүү дээ. Одоо яг нэг он бас 76-аас нэг өөр 126 бас нэг яриад идэх хүмүүстэй болчиход байна те. Тэгэхээр маш товчхон хариулт өгдөг. Өөр ер нь ямар хууль дээр та ажиллаж байна? За ганцаараа болоо хүмүүстэй хамтраад. Тийм. Саадгүй орчин хүртээмжтэй одоо үүсгийн тухай хууль бол удахгүй одоо өргөн баригдаж байна. За нийгмийн ажлын хууль өргөн баригдаж дуусаад одоо хэлцэгдэж байгаа. Энэ бол бүх салбарын нөгөө нийгмийн үйлчлэгээний асуудал дээр сайжирдана. За би олон жил хандив босгож одоо ажилласан төрөмс байгууллагын салбарт ажилласан хүн. Тэгээ би энэ хамтын санхүүжилтийн тухай хуулийг өргөн баригдаж байгаа. За энэ нь яаж вэ гэхээр хувьцаа, зээл, урамшуулал, хандив гэсэн дөрвөн нөхцлөөр санхүүжил босгож байгаа. Энэ одоо харилцааг зохицуулах хуулийн төсөл. Энийг удахгүй өргөн барина. За үүний дараагаар ялгарлан гадуурхалт гэдэг асуудлыг одоо цэгцлэгтэй холбоотой нэг хуулиас байршуулсан байгаа. Энэ хууль байна. За үүний дараагаар сэтгэл зүйн тусламжуулалтын тухай хуулийг санаачлахаар сэтгэл зүйчдтэй ерөнхийдөө хамтран ажиллаж байгаа. За энэ саяны нэрлсэн бүх хуулиуд бол миний одоо төлөв 8 хуулийн 5-ыг бид нэрлэлсэн. За 3-ыг нь бол дараа нь жорлонгийн хуулиас байна. Төрөмс байгууллагын тухай хуулийн шинжилсэн найруулга байна. За нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн шинжилсэн найруулгын асуудлууд бас байгаа. Ингээд тэр 5 өргөн барьсан уу? Энэ 5 маань бол бэлэн одоо сэтгэл зүйн тусламж үйлчлэгнээс бус нь бол бэлэн байгаа гэсэн үг. Одоо боловсруулсан. Гэхдээ хууль өргөн барих процесс өөрөө 34 5 алхамтай юм процесс байдаг. Тэгээд одоогор нийгмийн ажлын хууль бол 28 дахь үе шат дээр явж байна. Задлах юм бол тий. Саадгүй орчны хууль бол нэг одоо 17 8 дээр явж байна. Бус нь бол ингээд эхний 4 5-аад даваад ингээд явж байгаа гэсэн үг. За баярлалаа. Та өдөр бас нээлттэй хэлэн талангүй ярилцлаа. Тэгээ миний бас асуулт байгаа юм. Та ер нь 28 онд дэвшгүй. Би 28 онд одоо өөрийнхөө эхэлсэн ажлуудаа илүү гүн үнцгээ те сайжруулахын тулд би бүх боломжууд ажиллаад дэвшинэ. Дэвшин тий. Одоо бол таныг бол жагсаалтанд гихгүй бах. Ягаад тэгэхээр нэг оруулаад дараагийнх нь гэдэг хөл гэж би бас бодож байна тий. За бас асуух асуулт байна. Тэр би энэ юу гэж бас ойлгосонгүй. Нэг хууль байсан шүү дээ. Хамтын юуны гэдэг. Хамтын санхүүжилтийн тухай. Тэрийг нэг жоохон дэлгэрүүлээд ярьж байна шүү дээ. Хамтын санхүүжилтийн болохоор одоо жишээлбэл урамшууллын маягаар хүмүүс одоо бараа бүтээгдэхүүн одоо би авах нь шүү дээ. Тий, төрүүлж урамшуул болгож. За эсвэл та бас хандив бас өгч болдог. Тий, хандив өгч авалт харилцаа. За мөн зээлэр одоо өгч авах харилцаа. За дээрэс нь хувьцаа. Хөгжлийн бэрхшээлтэй хамаа тамаа зүгээр. Үгүй ер нь энэ чинь бүх хүмүүс таа. Ер нь би зөвхөн хөгжлийн бэрхшээлийн хүмүүстэй хамаатай ажил хийдэггүй шүү. За. Бүх хүмүүс. За ингэнгүүт яах юм? Ингэнгүүт энэ дээр юу болох вэ гэхээр хандив өгж авж байгаа харилцаан дээр үүсэж байгаа хийдлүүд байгаа. За нэр хаягаа оруулахгүй байх ч гэдэм эсвэл хүмүүсийн мөнгийг аваад заллан үүсгэх юм тий. Нөгөө талдаа Монголд байгаа төрөмс байгууллагууд хандив босгох дээр үргэлж янз бүрийн асуудалтай тулгамддаг. Тэр асуудал нь илүү уян хатан болно гэсэн үг. За дээрэс нь одоо гарааны бизнесүүд гэж өөрөө зөндөө сонссон баг тий. Гарааны бизнесүүд жишээлбэл эхлээд концепцоо танилцуулаад ийм бүтээгдэхүүн их чинь гингүүтээ урьдчил захиалга авдаг. Урамшуулалтаа тий. Тэр тогтолцоог илүү одоо уян хатан болгож олон улсын жишг байсныхан дагуу Монгол одоо оруулна гэсэн үг. Энэ хуулийг санхүүгийн зохицуулах хорооноос хуулийн төслийг бичээд мөн одоо манай ажлын хэсэг рүү шилжүүлсэн баг гэсэн. Тэгэхээр миний хувьд бол илүү засгийн газруудын өргөн барьсан боловсруулж ирсэн ажлуудыг одоо суурилж тэдэртэйгээ хамтарч энэ хуулиуд дээр нь ажиллаж байгаа гэсэн. Ер нь бол хуулийн зохицуултыг хийя гэсэн үг биш үү? Тэгээд дандаа ганцаараа биш дандаа одоо тухайн салбарын гишүүдийг оролцуулаад явж байгаа. Жишээлбэл сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хууль бол эмэгтэй гишүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Нийгмийн ажлын хууль эмэгтэйчүүдтэй ажиллаж байна. Саадгүй орчин бол инженерүүд болон баясаа гишүүн гэдээ ажиллаж байна тий. Гэх мэтчлэн ингээд олон гишүүдтэй ажиллаж байгаа.
За баярлалаа. Баярлалаа. За хүндэт үзэгчтэй микрофоны ард нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөө. Дараа 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзъя. Баярлалаа.